Hey and welcome to our Sunday service. Сайн байцгаана уу? Бидний ням гарагийн цуглаан тавтаа морилцгоо. New Life Hasselby. Бид ням зуныхаа цуглаануудыг энэ хайсэлбийн New Life цуглаанд бичлэгээ хийж байгаа. Och vi vill bjuda in er och spendera tiden med oss. Тэгээ би та нарыгаа энэ ням гарагийн баярын хүндэтгэлийн цуглаанд тавтаа морилцгоо хамт байгаарай гэж урьж байна. Харин сүнсээрээч, тиймээрээч. Харин сүнсээ та бол бидний туслагч, бидний найз. Харин сүнсээрээч, тиймээрээч. Харин сүнсээ та бол бидний туслагч, бидний найз. Бид үл тоомсорлохгүй байхын тулд бидэнд зоригийг өгөөч. Өөрөөр амьдрах зоригийг өгөөч. Та бидэнтэй хамт. Есүс. Эрх мэдэл хүч чадал нь таних бүх зүйлээр дамжуулан та амласан баг. Харин сүнсээрээч, тиймээрээч. Харин сүнсээ та бол бидний туслагч, бидний найз. Таны дотор хүлээх зоригийг өгөөч. Цаг нь болохоор явах зоригийг өгөөч. Та бол бидэнтэй хамт. Есүс эрх мэдэл хүч чадал таних бүх зүйлээр дамжуулан бүхнээр бүх зүйлд эрх мэдэл хүч чадал нь таних байх болно гэж та амласан. Есүсийн загалмаагаар бид эрх чөлөөг хүлээж авдаг. Ариун сүнс бидний дотор амьдардаг. Бид таны дотор бат суурьтай байдаг. Та бидний айдсыг хөөн зайлуулдаг. Есүсийн загалмаагаар бид эрх чөлөөг хүлээж авдаг. Таны сүнс бидний дотор амьдардаг. Бид таны дотор бат суурьтай тогтвортой байдаг. Та биднийг айдсаас чөлөөлдөг. Эрх мэдэл хүч чадал нь таних бүх зүйлээр дамжуулан таны эрх мэдэл таны хүч чадал байдаг. Та энхүү амласан. You were the word at the beginning. When we gathered, Lord, Эхэнд та үг байсан. your hidden glory in creation. Агуу
хүчит эзэн бурхантай хамт байсан. Нэг байсан. Revealed in you are Таны цог жавхлан what a beautiful бүтээл дотор нуугдсан байсан. place. What a beautiful name. Харин бидний эзэн Есүс Христ дотор Есүс Христээр та өөрийгөө илчилсэн. Юутай үсгэлэнтэй нэрвэ? Like it. Энэр юутай үсгэлэнтэй нэрвэ? Name it is. Миний хаан Есүс Христийн нэр юутай үсгэлэнтэй нэрвэ? It is the name. Үүнтэй энэ зэрэгт юу ч үгүй, харьцуулах юу ч үгүй. Юутай үсгэлэнтэй нэрвэ? Нөл Есүсийн нэр. On heaven without us. So Jesus, you brought heaven. Та Тэнгэрийг бидэнгүүгээр байлгахыг хүсээгүй. Sin was great love. Тиймээс Есүс та Тэнгэрийг бидэнд авчирсан. What could separate Гэмнэг бол агуурт маш ихч, харин таны хайр бол түүнээс агуу билээ. us? What a wonderful Биднийг танаас юу салгаж чадах юм бэ? Юутай гайхамшигтай нэрвэ? Jesus Christ. Юутай гайхамшигтай нэрвэ? What a wonderful name it is. Миний хаан Есүс Христийн нэр. What a Юутай гайхамшигтай нэрвэ? is the name of Үүнтэй харьцуулах, энэ нэртэй харьцуулах юу ч үгүй. wonderful name it is the name of Jesus. Миний хаан Есүсийн нэр. Юутай гайхамшигтай нэрвэ? Есүс. Бидэнтэй хамт байгаа бурхан, And there could биднийг сонсдог бурхан. you, the veil tore before you. You silenced Үхэл таныг өөртөө байлгаж чадаагүй, хорж чадаагүй. the heavens are roaring Хөшиг таны өмнө урагдсан. of your glory. For you are Гэм нүгэл болоод үхлийн сайрхлыг та дуугүй болгосон. you have Тэнгэрс таны нэр алдрын, таны цог жавхлангийг магтан дуулах хашгирах болно. Та үхлээс амилсан. yours is the kingdom. Тантай өрсөлдөх нэгэн байхгүй. Тантай энзэрэгцэх хэн ч үгүй. The name Одоо үрд мөнхөд та хаанчлах болно. Таны хаанчлал, таны цог жавхлан, таны алдар суу. Энэ бол таны нэр, таны нэрээс дээгүрх нэр, бүх нэрээс дээгүрх таны нэр. is power in the name of Jesus. Есүсийн нэрэнд хүч чадал байдаг. Every chain to break every Есүсийн нэрэнд эрх мэдэл байдаг. to break every chain, Энэ нэр бүх хүлээсийг тайлдаг. every chain. And there is Бүх хүлээс гавгинжийг тайлдаг нэр. Энэ нэр бол Есүсийн нэр. and there is power in the name. Есүсийн нэрэнд хүч чадал байдаг. And there is power in the name. Есүсийн нэрэнд хүч чадал байдаг. Эрх мэдэл байдаг. To break every chain, to break every chain, to break Бүх хүлээс гавгинжийг нураадаг. every chain, to break every chain, to break every chain, to break every chain. Бүх хүлээсийг нураадаг. Chains falling. I hear the chains. Яг одоо гавгинж хүлээснүүд нуран унж байгааг яг одоо би сонсч байна. I hear the chains. Яг одоо хүлээснүүд нуран унж байгааг би яг одоо сонсч байна. I hear the chains falling. Sing it out. Яг одоо тэр гавгинж хүлээснүүд нуран унж байгаа дууг би сонсч байна. Яг одоо дуулцгаа, яг одоо магтцгаа. Chains fall.
Яг одоо гавгинч хүлээсүүд нурангаж байгааг би сонсож байна хэмээн дуулцгаая. Hear the chains falling, breaking now. I hear the chains falling, and there is power in the name of Jesus, and there is power in the name. Есүсийн нэрнд хүч чадал байдаг. Эрх мэдэл байдаг. Power in the name of Jesus, to break every chain, to break every chain, to break every chain. Бүх хүлээснүүдийг нураадаг нэр. Энэ нэрнд бүх хүлээсүүдийг нураах эрх мэдэл хүч чадал You бий. have no rival, and you have no equal, and now and forever. Тантай өрсөлдөх хэн ч үгүй. Тантай энэ зэрэгц хүн ч үгүй. Хэн ч үгүй. Yours is the Одоо бөгөөд ирээдүйд зөвхөн бурхан та хаанчлан захирах болно. Бүх хаанчлал, бүх алдарсан зөвхөн таних. Бүх нэрээс дээгүрх зөвхөн таны нэрэнд энэ бүгд бий. Jesus Christ. Юутай хүчрхэг нэр вэ? Юутай хүчрхэг нэр вэ? It is Миний хаан Есүс Христийн нэр юутай хүчрхэг нэр вэ? it is the name of Jesus, Юу ч хинч энэ нэрний эсрэг зогсож чадахгүй. the name of Jesus. What a powerful name it is, the name of Jesus. Энэ нэрний эсрэг зогсох юу ч үгүй. Юутай. За та нар маань бидэнтэй хамт байгаад маш баяртай. Vi är glada att ni kan vara med oss här idag. We will continue our series on the lessons of life. Vi ska fortsätta Амьдралын хичээл цоврал номлоос урагшлуулцгаая. At specific people in the Bible and see what we can learn from their lives. där vi tittar på Тэгээ Библиэс хувь хүний амьдралыг бид сонгож аваа. Тэгээд зааж байгаа. It's lessons of life actually. Тэгээ амьдралын хичээлээс суралцах гэж яг юу вэ For гэхээр me, I could use a little bit of example to explain what I mean by that. Jag skulle vilja тэгээд энэ яг ямар учиртай юм бэ гэж бид нэг жишээ When I авъя. was a kid, I was a handful. och när jag var barn så var jag mycket Тэгээ би хүүхэд байхдаа мэдээж эцэг маань намайг хүмүүжүүлэхэд зөндөх зүйлүүдийг och min mamma зарцуулж яасан байгаа. pratade med mig mycket utifrån So there was ordspråksboken. a time I did Тэгээд ээж маань маш их юм сургаал алив зүйлийг сурган Hon brukade бас зөөрлөл авах there was a заадаг time байсан. I was really not in a good standing with on some things I did. Тэгээ надад нэг миний амьдралд ийм үе байлаа л да. Тэгээ юу гэхээр бас med varandra хийх хэрэггүй тийм зүйлүүдийг хийжсэн байж байгаа. som berättade en historia för mig. So I'll tell you this story to explain what I mean by life's lessons. Och för att Тэгээ амьдралын хичээлээ сурна гэдэг нь яг юу юм бэ гэхээр зэрэг би танарт ээжийнхаа ярьсныг зөвлөлийг ярья. Тэгээ нэг хаан байлаа. And he wants to divide Хаан 3 хүүтэй байсан. Тэгээ 3 хүүтэй өхөхөөс өмнө нас орохоос өмнө тэр хөрөнгөө хуваахыг хүссэн байгаа. Хуваах гэж байгаа. hans barn som är visa. So he calls the first. He called the first son Тэгээд эхнийхээ хүүг дуудаад and said, "So how many times do you need to та make 3 one хүүгээ дуудаад mistake эхнийхээ before you хүүд get it?" хэлсэн баг. Frågade honom hur många gånger behöver du göra ett misstag innan du Тэгээд чи нэг зүйлийг ямар нэгэн зүйлийг зөв хийхээс өмнө хэдэн удаа нэг зүйл шүү. Зөв хийхээс өмнө хэдэн удаа алдчихэж, алдаагаа давтчихэж зөв хийх вэ гэж асуусан. Би 7 удаа алдчихагаад тэгээд зөв хийнэ гэж хэлсэн. Хоёр дахь үгээс мөн адилхан асуултыг тавьсан байна. Чи зөв хийхээс өмнө хэдэн удаа тэр алдаагаа давтах вэ гэж асуусан. Times. Och sonen sa, Then men I can kanske get За би нэг 3-аас 4 удаа тэр нэг алдааг давтаад тэгээд зөв хийнэ гэж хэлсэн байна. За отхон хүүгээс асуусан how байна. many times would you make one mistake before you get it right? Чи хэдэн удаа алдаж ээж, нэг алдаагаа давтчихээж тэгээд тэр зөв хийх вэ гэж асуусан. Харин отхон хүү ингэж хариулсан. Well, 11 times by watching these two big brothers. Sorry, what's that? Би 11 удаа 11 gånger genom ах нарынхаа хийсэн алдааг хараад 11 удаа давтж байгаа алдааг нь хараад around me. мөн эргэн тойронд манд байгаа хүмүүсийн алдаануудыг хараад тэгээ би тэдний хийж байгаа алдааг би алдахгүй хийхгүй гэж хэлсэн байна. Asked me.
Och min mamma frågar mig, So who do you think got the biggest share in the inheritance? vem tror du? Тэгээд тэр хөрөнгийн хамгийн их хувийг нь хэн авсан гэж чи бодож байна? Och jag ställer samma fråga till er. Who do you think got the biggest Би share? та нараас бас асууя. Энэ хөрөнгийн хамгийн их хувийг хэн авсан бол энэ бол амьдралын хичээл юм аа. That specific story, why I choose it was Энийг би амьдралын хичээл гэж хэлэх saved my гэдэг. life so many times. Och skälet till att jag valde den berättelsen Тэгээ är att den энэ har ээж маань ярьсан энэ түүх, энэ зөөрлөлт миний амьдралыг зөндөө удаан аварсан байна. When I went through things, that really Залуу Och som en ung man маш олон зүйлүүдийн дундуур явж байгаа залуу, эрэгтэй залуу хүний хувьд миний амьдралд маш их тус болсон байж байгаа. Тэгээ өнөөдөр бүгдээрээ Саулын тухай ярих болно. first king of the nation of Израилийн ард түмний анхны хаан. Israels första kung. So what can we learn? Энэ хүний амьдралаас бүгдээр юу сурч болох вэ? Lära oss av den här mannen. The scripture of 2 Timothy 3:16. За 2 дугаар Тимотийн 3:16-аас I andra Timoteusbrevet энэ ишлэл 3 vers 16. энэ ишлэл өнөөдөр ярих зүйлтэй маань маш холбоотой. Бичвэр бүр 2 дугаар Тимот 3:16 бичвэр бүр Бурхны амьсгалснаар бөгөөд заах үе, зэмлэх үе, залруулах үе, зөвд чиглүүлэхэд тустай. Där läser vi att hela skriften är utandad av Gud och nyttig till undervisning, tillrättavisning, upprättelse och fostran i rättfärdighet, så att Guds människan blir fullt färdig, väl rustad för varje god gärning. From this context, we look at the life of King Saul. Och utifrån den här kontexten Энэ текстээс бүгдээрээ Саул хааны амьдралыг бүгдээрээ харцгаая. Chapters 8 to chapters 31 was completely devoted to this king. och vi läser om Saul från 8:e Бүгдээрээ 1-р Самуэлийн 8-аас 31-р бүлгүүдэд Саулын амьдралыг харах Han är боломжтой. verkligen en fascinerande person att studera i Bibeln. Jag vill verkligen Тэгээ та нар цаг хугацаа байгаа үедээ та энэ номыг бүр 1-р Самуэлийн 8-аас 31-ыг уншаад бүр судлаарай гэж ятгаж байна. Тэгээ Саул гэдэг маань үгсөг үхээр хүсэлтээр гэсэн утгатай байгаа нэр нь. Och vilket är intressant därför att skälet till att Saul blev kung var att Israels folk Израилийн ард түмэн Бурханаас хаантай болохыг хүссэн байгаа. Тэгээд och i dess хаантай hade болсон Samuel байж. under många år varit Тэгээ Саулыг хаан болохоос өмнө Самуэль яасан гэхээр Израилийн иш үзүүлэгч, тэр тахилч, тэгээд удирдагч нь байсан баг. Тэгээ Израилийн үндэстэн байж байгаа. Kings and wanted the same thing. Тэгээ энэ үндэстэн өөрсдийнх нь эргэн тойронд байгаа улс үндэстнүүдээс өөрсдийн хаантай байсан. Тэгээ тэд нар яасан яг тэднэр шиг тийм хаантай болохыг хүссэн байж байгаа. Samuel to give them a Тэгээ тийм учраас тэд нар Самуэлаас бидэнд хаан өгөөч гэж гуйсан баг. why they needed a king. och skälet de angav var falskt Тэгээд тэднэрийн тэр үндэ яг тэд Израилийн ард түмэн үндэ зурсгэлдээ яг үнэнч байгаагүй. vettigt och logiskt. Sometimes logical reasons are used to mask wrong motives. Тэгээд тэр хуульчилсан тэр логик байдал юу гэдэг вэ? Försöka liksom släta över. Заримдаа яг зүрхэнд нь байгаа тэр сэтэл өөрөөр байдаг байгаа. Тэрийг илэрхийлдэг гэж. Тэгээ үнэнд яг тэдний зүрхнийх нь яг тэр сэтэл нь яг юу байсан бэ гэдгийг Бурхан мэдэж байсан учраас ийхүү хэлсэн байгаа. 1-р Самуэлийн 8-ын 6-ад ийхүү хэлжээ 6-7-д. Samuel was displeased with their request and went Тэд to the Lord. биднийг шүүн захирах хааныг тэд Израилийн ард түмэн биднийг шүүн захирах хааныг бидэнд өгнө үү гэж хэлснээр Самуэльд таагүй байлаа. Тэгээд Самуэль эзэн залбирлаа. Эзэн Самуэльд ард олны чамд өгүүлэх бүхнийг буюу тэдний дуу хоолойг сонсогдоо. Учир нь тэд чамаас татгалзан түлхэж байгаа юм биш, харин юм биш тэдний дээр хаан байхгүй хэмээн намайг түлхэн хайж байгаа хэрэг юм аа. Då sa Herren till Samuel, lyssna till folket i allt de säger till dig. Det är inte dig de har förkastat, utan det är mig de har förkastat som kung över dem. What a sad feedback from God. Тэгээ Бурхны хэлж байгаа Бурханаас хэлж байгаа энэ үг үнэхээр зөв хөвдөхмөр. Just read now. Och det vi lär Тэгээ oss av den här энэ саяны энэ унсан амьдралын хичээлээс бид яг юу сурч болох вэ? Go to the Lord in prayer. att när du är missnöjd med någonting eller någonting Ямар нэгэн зүйл таны сэтгэлд нийцэхгүй байгаа бол сэтгэл санаа зовнилж байгаа бол эзэнд очиорой. ens gömda motiv
Тэр сөрөг хандлагатай байгаа бол тэр буруу сэтэл чинь бурхны өмнө нээгдэх болно. about your motives. Och det andra är att vara Нөгөөх нь юу гэхээр та өөрийнхөө зүрхнийхээ сэтэл үнэнч байгаарай гэсэн үг. Тэрийгэ бурханд нээгэрэй гэсэн үг. Man is right in his own eyes, but the Lord weighs the heart. Сургаал төгс 21:2 дээр ингэж хэлсэн байна. var och en tycker att hans vägar är rätt. 21:2 дээр хүний зам өөрийн нүдэнд зөв шударгач зүрхийг дэнслэгч нь эзэн гэж хэлсэн. Тэгээ итгэгч хүний хувьд бид нэр зүрхнийхаа тэр сэтлэлд тэр үнэнч байна гэсэн үг. Submitted to his will. Och våra motiv måste naturligtvis också Тэгээ spegla миний зүрхний маань зүрхэнд маань байгаа тэр сэтэл тэр санаа энэ бурхны сэтэл санаатай нэг байх нь чухал байна. för de som har motiv. Тэгээ бурхны тэр сэдэлтэй бурхны санаатай нэг байх нь итгэгч хүмүүс бидний хувьд чухал байна. Тэгээ тэр буруу сэтлээ зүрхнийхээ сэдлийг бид бурхны өмнө нээж тэр цэвэрлэх юм. Vill uppmuntra er att göra så är det något annat. Тэгээ Саулыг бид харах юм бол Saul had Саулийн амьдралаас бид маш олон зүйл сурах боломжтой. Түүний зан чанар нь маш олон сул талууд байсан. chief character flaw was that he lacked the fear of God. Түүний зан чанарт. Största problem. Тэгээ түүний зан чанарууд тэр муу сул дорой зан чанаруудынх нь Feared people more. хамгийн аюултай нь юу байсан гэхээр бурхнаас эмээдэг байсан. You know, fearing God means that you have a Бурхнаас эмээдэггүй харин хүмүүсээс эмээдэг байсан. sin. Тэгээ бурхнаас эмэнэ гэдэг бол Att du har en helig тэгээ бурхнаас эмэн гэдэг бол өөрийгөө бурхныг хүндэтгэх ариун хүндэтгэл юм а. Өөрийгөө бүрэн тавьж өгж байгаа гэсэн. Энэ юу гэхээр бурхныг хайрлах гүн гүнзгий хайр гэсэн үг юм а. Бурхнаас эмээх гэдэг бол. Failed as a king, as a leader, and a Тэгээ миний хувьд болохоор Och för mig så är det här det grundläggande skälet till varför Яагаад- Saul misslyckades som яагаад Саул хааны хувьд бурхны сонгогдсон хүний хувьд бурхны тэр дуудлагын хувьд удирдагчийн хувьд гаргасан алдаа хамгийн том алдаа юу вэ гэхээр энэ баг. Бурхнаас эмээдэггүй. Бурхнаас эмээгээгүй харин хүмүүсээс эмээсэн байгаа. och därifrån fick han sin bekräftelse och sitt självförtroende. Хүмүүсээс эмээж хүмүүст таалагдахын тулд байсан байгаа. Och man kan säga att Saul led av det här behovet att han var liksom nästan som en Тэгээ Саул юу байсан гэхээр хүмүүсийн цаашаа магтж байгаа те цаашаад магтаалыг буруугаар ашигласан гэсэн үг гэж. Och i den processen så missade han, eller så tappade han det faktum att Тэгээ үнэндээ Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр Proverbs 9, 10 to 11. би үнэхээр дуртай энэ ишлэлд сургаалт үгсийн boken 9 9, vers 10 till 11 säger 9:10-11 дээр ингэж хэлсэн байна. Respect for the Lord. att vishetens begynnelse är respekt. 9:10-11 дээр эзнээс эмээх хүн мэрэгэн ухааны эхлэл ариун нэгнийг мэдэх нь ухаарл учир нь өдөр хоногч нь надаар урцах амьдралын он жилүүд чамд нэмэгдэх болно гэж хэлсэн. Эзнээс эмээх хүн мэрэгэн ухааны эхлэл юм а гэж So without хэлсэн. the guidance of true wisdom, Så utan att Тэгээд guidas av жинхэнэ sann visdom мэрэгэн ухаанаар disaster going somewhere to happen. så är du och jag egentligen bara en энэ жинхэнэ мэрэгэн ухаанаар хөтлүүлэхгүйгээр таны амьдрал өнөөдөр буюу эсвэл хожим нь бидний амьдрал хаос болох болно. Суурил болох болно гэсэн үг. Cost him everything. Энэ жинхэнэ мэрэгэн ухаан бол эзнээс эмээх үе юм а. Тэгээ Саул энэхүү эзнээс эмээхүүг үл för att nå хэрэгссэн байж vår байгаа. största potential i Gud. We must only submit to one. Тэгээ үнэндээ бид өөрсдөө нэг л эмээлтэнд ор тавих ёстой байгаа. Эмээлт буюу айдсанд. Тэгээд хүмүүсээс айх биш харин эзнээс эмээх эмээлтэнд өөрсдөө бүрэн тавьж өгөх юм а. Ганцхан эмээлт энэ бол. Coexist. Och de här två olika Тэгээд эзнээс эмээх хүмүүсээс айх хоёр нэгэн зэрэг байх боломжгүй. Бид хоёулангийн зэрэг авах боломжгүй. Fear of God is very liberating. Бурхнаас эмээх эмээлт гэдэг бол биднийг чөлөөлдөг байна. Fear of people is a terrible burden Харин to carry. medan människor харин хүмүүсээс айна гэдэг бол бидний үүрж байгаа хүнд ачаа. Christians are held bondage by this. Харамсалтай нь tyvärr så är väldigt många av oss харамсалтай нь Христ итгэгч бид нар үнэхээр тэр энэ хоёрын дунд нь явдаг. Зүгээр тэр хүмүүсээс айх айдсан дунд бид амьдардаг байна. behöver inte bära det. Our world is coming to a place where Хизээч энэ хоёр зэрэгцэхгүй харин бид хүмүүсээс айх айлтанд ор амьдардаг. Хүмүүс таалагдахын тулд амьдардаг. Дэлхий ийхүү амьдардаг. of the fear of people.
Och jag vill uppmuntra Тэг bara att хүмүүсээс släppa айх människor. айдсаас бүр чөлөөлөгдөх хэрэгтэй байгаа. Харин үүний оронд бурхнаас эмээлтийг тэг өөрийнхөө амьдралыг бурхуучуулах хэрэгтэй байгаа. Kärleken till I Gud. mean, here's a quote by Oswald Chambers that I really like. Och här är ett Тэгээд citat från Oswald Chambers som jag verkligen- Oswald Chambers-ийн хэлсэн үгнээс би нэг иш татаад хэлээ л да. Och det märkliga vad det gäller Gud Тэгээ är att бурхнаас frukta Gud. эмээх үед You fear not in them. бурхнаас эмээх үед But if you do not fear God, бурхнаас эмээх үед бид өөр юунаас ч айхгүй эмээхгүй гэсэн үг. Харин бид бурхнаас эмээх үед бид бүх зүйлээс айдаг юм а. fear God. I och med att Тэгээ han- бурхнаас эмээхгүй байх үед This character flaw opened the бид door бүх in his зүйлээс айдастай öppnade айж den här амьдардаг. svagheten, Det- dörren i hans sinne. and Тэгээ бид everyone айдсанд яг нэг бүх айдсанд бид нар хаалга нээж өгдөг. came into torment him. Бид хүмүүсээс айх үед, хүмүүст хаалгадах гэж амьдрах үед бид хаалга үүднээж, бид бүх зүйлээс айдсан дор амьдрах. Vi behöver uppskatta varandra på ett sunt sätt. But we must not be held hostage by the opinion and standards of people. Men vi ska inte Тэгээ бид нар hålla хүмүүст gisslan av яг andra бидрийг намайг яг юу гэж бодох бол намайг юу гэх бол яах бол гэж энэ зүйлээс бид нар чөлөөлөх хэрэгтэй. våra värderingar och vår moral. Харин бид бурхнаас эмээж тэр зөв ёс зүй дотор амьдрахыг хичээх нь бидний сонголт юм. Acceptans. Att det är viktigare än att vi har våra principer och vår integritet. Don't be Тэг a хүмүүс таалагдах гэж буугүйгээрээ Som gör vad som helst för att hålla andra människor. хүмүүс таалагдах гэж Var буу inte en som амьдраараа behagar andra människor. be someone who wants to please God. харин Utan var en person харин som бурханд дуулууртай захирагдаж тэгээ түүнээс имэж тэгээ бурхан таалагдсан амьдралаар амьдарцгаая. Och vi läser Бурхан дуулууртай байх үед бид түүнд таалагддаг юм аа. 9:25. här Сургаалт үгс 29-ийн 25 дээр ингэж хэлсэн. Fruktan blir en snara, men den som förtröstar på Herren blir 29-ийн 25 дээр So 25 дээр ингэж хэлжээ. Хүнээс айх нь айдас занг тавих, харин эзэнд итгэх нь эсэн мэнд байхаа гэж хэлсэн байна. Och när det gäller det här så Тэнцээс зүрх сэтгэлээс шалгаарай. because Saul's failure is close to home in our house. Саулын алдаа бол Саулын алдаа бидэнд бас зөндөө зүйлийг ярьж байгаа. He feared people when he should have worshipfully feared. Тэр хүмүүсээс айсан. Үндэ бурхнаас эмээх ёстой атлаа. He valued the opinion of people over the wisdom of God. Han värderade män. Тэр бурхны бодлоос хүмүүсийн бодлыг дээгүүр тавьсан байна. Өнөөдөр би танаас асуухыг хүсэж байна. As we are in this, Энэ зуны үйлрэл Det är i den här sommarperioden. are you controlled by the fear of man or the fear of God? Kontrolleras та хүмүүсийн айдсаар айдсын хяналтанд баймаар байна уу? Эсвэл бурхнаас эмээх эмээлтийн хяналтанд баймаар байна уу? du av vad människor runt omkring dig tycker eller vad Gud tycker. And if you are held by that, there's a way of stepping out of it. Och om du märker att du kontrolleras på ett Тэг felaktigt хэрэг finns det та sätt att өөрийгөө komma би яг хүмүүсээс айх ч юм уу тэр буруу айдсан дор байж байгаа бол тэрнээс чөлөөлөгдөөрөө. Choosing to obey God in the little Тэрнээс гараарай. att välja att Тэгээ бурханд дуулууртайгаар захирагдана гэдэг бол энэ ухаалаг шийдвэр юм байна. Ухаалаг бөгөөд агуур шийдвэр байж байгаа. obedience is better than Дуулууртай бурханд дуулууртай захирагдах. Samuel told Saul. lydnad är bättre än offer. Тэгээ Самуэль Саулд хэлсэн байж байгаа. Дуулууртай байдал нь тэр өргөлөөс чинь агуу юм. Илүү дээр юм а гэж хэлсэн байгаа. Агуу юм а гэж хэлсэн. Att han gläder sig inte med ytliga attityder och gärningar Which are designed to be a substitute for humble obedience. som i sin tur ska vara där som en ersättning. Тэгээ тэр хуурамч даруй байдал биш харин бурхнаас эмээсэн бурханд дуулууртай байдалд захирагдцгаая. Know that Тэгээ бурхан биднийг үндэ хянаж шалгах гэдэг үг гэдэг биш байгаа. your character, our character, Men han vet att lydnad är nyckeln till Тэгээ танд болоод надад тэр биний зөв тэр зан чанар тэр барьж байгуулах зан чанарын маань түлхүүр юу вэ гэхээр энэ дуулууртай байдал юм аа. rätt karaktär. it will protect your mission in life. Тэгээ бид бурханд дуулууртай байх үед Your calling бурханд дуулууртай байх үед бурхан яадаг гэхээр бурхан бидний амьдрал төлөвлөсөн тэр төлөвлөгөөг хамгаалдаг байгаа таны дуудлагыг хамгаалдаг таны амьдралыг таны нөхцөл байдлыг бурхан хамгаалдаг юм байна. ways to be over God's Та дуулууртай захирагдах юм бол Tillåt inte dina åsikter eller dina andra тэгээ бурхны үгнээс дээгүүр гарах таны бодол санаа хүмүүсийн бодол санаанаас зугтцгаая.
and the fear of man. Saавал хүмүүсийн бодол санаа, хүмүүс таалагдах тэр тааламжтай байдлыг Бурханаас дээгүүр тавьсан юм аа. And sabotage his assignment. Och saboterade Тэгээ Бурхан түүний амьдралд зориулсан тэр төлөвлөгөө, тэр үл хэрэгсэн байгаа. Тэр үл биелэгдсэн байгаа. Potential. du har stor potential Тэгээ та Бурханы хүүхэд, som ett Guds barn. But you must not allow Бурханы the хүүхэд fear of та man to wreck it. Men du får inte хүмүүс таалагдах тэр тааламжтай амьдралаар амьдарч Бурханы төлөвлөгөө таны амьдралд биелэхгүй байхаас зайлсхийгээрэй. Feels that you are held into that bondage of the approval and of fear. Тэгээ яг одоо би танд залбирч өгье. när det gäller det här området att Тэгээ hålla хүмүүсээс айдснаас чөлөөтэй байх чөлөөтэй байх тэр амьдралын төлөө би залбирая. Тэгээ Бурхан минь, An opinion of men. Fader, nu vill jag be i Jesu namn. Бурхаава би яг одоо Есүс Христийн нэрээр залбирч байна. Яг одоо тэр хүмүүсээс айдсанд хүлэгдсэн байгаа хүмүүсийн төлөө залбирч байна. Och vi ser i ditt ord hur det förstörde Sauls. Хэрхэн та Саулд зориулсан таны тэр төлөвлөгөө үнэхээр тэр сүйтгэгдсэнийг бид өнөөдөр суралцлаа. Vi har frihet. And I want to speak that freedom to everyone that is held in the power. Тэгээ яг одоо би Och jag vill эрх чөлөөг яг одоо хүмүүсээс айдсанд хүлэгдсэн байгаа хүмүүсийн дээр яг одоо би залбирч байна. Help people to walk free from the fear. Яг одоо чөлөөлөлтийг би гуйж байна. hjälper alla Та яг одоо хүмүүсээс айдсаас чөлөөлж өгөөч. So that they can truly serve you and love you in the calling. Тэгээд тэр хүмүүс яг одоо kan tjäna тэгээ үнэхээр таны дуудсан тэр дуудлага, таны төлөвлөсөн тэр амьдрал энэ хүмүүсийн амьдрал биелэгдэх болтугай гэж би залбирч байна. We look forward to see you. Есүсийн нэрээр аминь. och ha en fantastisk sommar. Vi ser fram Тэгээс emot att se зунийг сайхан өнгөрөөгөөрэй, дараа 7 хоногт уулзцгаая. Баяр таа.